Хай Тамран. Мөхтөлэн. Кино цаашаа подкастын шинэ дугаар та бүхэндээ урьж байна. Өнөөдрийн дугаараар Дахиад сонсогч нарын түүхийг оруулж байна. Эхний стори. Нэрээ нууцлё. Захиа очих өдрийн мэнд өнөөдөр цайгаараа парк талхангаа кино цаашаа подкастыг анх удаа сонслоо. Хоёр хөтлөгч маань сонсогчдийнхоо түүхийг алгачлахгүй тал талаас нь хамжаад сэтгэлээ их хөөрхөн уулзах юм аа. Тийм болохоор түүгээ уулзмаар санагдлаа. Бас л имжлүүлэгч хоёрын харилцааны тухай л да. Гэхдээ шал өөр. Төвчөндөө имжтэй дооросон дöөх гэнэ. Нөгөө өмнөх дугаарын имлэг твцсэн. Саяхан нэг мэссэлд орсон юм аа. Хүнд биш, хөнгөн биш ажилбар. Мэсслийн имжтэйгээ анх танилцахад л амь насаа даатгаж болох үс хүн байна гэсэн итгэл үнэмшил шууд төрсөн. Нэг хүн удаа уулзсан хэрнээ санаанд тод үлдчихдэг хүмүүс байдаг та. Тийм хүн. Дээрээс нь имлэгийн биш хүндч эзэмшсэн мэрэгчлээ гаргууд сайн гэдгийг мэдрэгдмээр. Миний кейс болохоор мис засалд орвол тодорхой хэмжээний эрсдэлтэй, орохгүй бол түүнээс ч илүү эрсдэл бий болох магадaltaй байсан юм аа. Тиймээс эмч маань тэр бүхнийг тайлбарлаж намайг сайн бодож байгаад эргээд явуулсан. Тэр үед эмчигээ романтик нүдээр харж эхлэегүй байлаа. 7-8 сарын дараа би хагалгаанд орохоор эрс шийдсэн байв. Хоёр дахь удаага эмчтэйгээ уулзахдаа бүгдийг судлаад нөхцөл байдлыг тооцчихсон. Өөрийн кейсийг бүрэн дүүрэн ойлгосон мэтгэлцгээд бэлэн болсон байсан. Тэгэд л анх намайг анзаарч хараагүй гэлтэй төвлөрч сонсох шиг санагдсан. Харц нь хамгийн түрүүнд нүдэнд туссан. Маш соргог, empathy сайтай гэмээр хүнлэг харц. Яавч муу хүн биш кэгэ. Эрэгтэй хүний харцан тасаагүй би гинт ярьж байсны ичингүүрэнгээ айдав. Өөрөө ч муугүй залуу. Өндөр туранхай, үрмөцтүү төрхтөө царайлаг талтай имлэг твтгийн өмнөх өдөр өөр нэг эрүүл мэндийн шалтгаанаар би гинт муудав. Уг нь месслийн өмнө тэгж өвдөж болохгүй байсан юм л та. Арай ч юу имлэгийн хаалга татаж имжтэй уучралж им тарай хийлгэж дээрдлээ. Тэр өдөр имж маань намайг 2 удаа эргэж тойрсон юм. Орны толгоонд эргэж ирж суугаад дотнорхож ярина. Бас бус миний эргэн тойрон авчирсан ном сэлтийг маань анзаараад байх шиг санагдсан. Миний хувьд олон ч тохиолдолд хүмүүстэй ярилцахаар долгион таардаггүй тал би буруу зөөрөөгөр ойлголцоод явж тохиолдол нэлээд гардаг л да. Харин имжтэйгээ төвөггүйхэн ойлголцоод байсан. Мис заслын өглөө 7 өнгөрч байхад сөвлөгч ирж томцсон халаад өмсүүлв. Тун удалгүй эмч маань маркер барьсаар орж ирэн хүзүүн дээр минь хид хідэн тэмдэглэгээ хийлээ. Яг над руу харцгаад юм зураад байсанд жаахан ичингүрч толгоогоо маацсан чоолонгоо инэмсгэлв. Мис заслын өрөө ногоон пилта, өндөр тааз, нарийнхаа өндөр ор нэгэн сөвлөгч ихч нар баахан зохицуулт хийж харагтана. Мэдээг үүжүүлэх тариа хийхээс өмнө эмч маань анх удаа намайг богино нэрээр минь дуудаж "Дээ, хөгжим сонсдгоо ямар дуун дээр унтмаар байна? Ямар ч дуу байж болно" гэж асуув. Тулгамдаад би дуугаа захиалж чадсангүй. Гэтэл мөн дуталгүй нэг их танил хэрнээ ховор дуу явсан юм. Дэвид Боуи ч юм уу, Билли Айдл эсвэл Лу Рид. Ямар дуу байсныг нь асууя гэж бодоод чадаагүй. 100 хүртэл тоолорой гэлээ. Шууд ховсдуу саятай тоолж эхлэв. 1 2 3 4 5 28. Унтуулганаас ирэхдээ би ойрын хэдэн жил амраагүйгээрээ амарсан сэрсэн юм. Мис засал байж болох хамгийн сайхнараа болжээ. Ямар дуу байсныг нь олох гэж би сүүлийн 1 сар гарам дандаа 80-аад оны дуу хөгжим сонсч байна. Одоо хүртэл олоогүй л байна. Хамгийн ойртох нь Billy Idol-ийн Eyes Without a Face юм уу та. Мис заслын дараахан тасагтаа байхад эмч маань эргэж тойрлоо. Баг зэрэг ядруу харагдаж билээ. Хамаг хүч инээрэг уур чадвараа гаргадаг байх л да. Баасан гарагт хаглаанд орсон учраас амралтын өдрүүдээр эмчигээ намайг эргэж тойрно гэж сансангүй хагасааны өглөө ирлээ. Шархаа арчгаад үр дүнд нь их сэтгэл хангалуун байгаа болтой буцаад явсан. Тэрүүхэн орондоо бас өөрхөн хошигноо дамжсан. Эмчийн хувцастай харсаар байгаад энгийн хувцастай харсан бүр дөг шүү. Энгийн хувцастай явж байхыг бодвол амарч л байсан байх. Амралтын өдрөөрөө эмчлүүлэгчээ зориод ирсэн байгаа юм. Бүтэн сайны өглөө бас намайг иргэв. Удалгүй эмнэлгээс гарлаа. Эмнэлэг твцсэн өдрүүд үнэхээр surreal байсан. Надад бас энэ үгийг ашиглах өдөр ирдэг юм байна. Surreal. 7 хоногийн дараа уулзахаар болов. Уулзалтаа тэсэн яддаг хүлээж 7 хоног нь боллоо. Хүзүүндээ томоос том сөрөвтэй ирнэ дажгүй харахтыг хичээж очлоо. Эмч маань бараг л намайг таньсангүй эмнэлгээ твдэг хугацаанд өнгө зүс муутай байсан бизээ би. Хэсэг ажиллаа ихийг нь анзаараа суулаа. Настайвтар сөвлөгч ихч эмчт маань бүлээ ус төхүүлж өгөв. Хөөрхи ядардаг байхтай гэсэн шүү юм бодсон шигээ гарыг нь ажиглан суув. Тэрл гар намайг унтах зур биэнд минь хурж мис хүргсэн гэж бодохоор гинт намайг өөрийг нь ажиглаад байгааг анзаарах шиг би харцаа бууруулав. Дээ, ажлынхаа дундуур гараад ирсэн үү? Яарч байна уу? Би гайгүй лаптоп аваад гараад ирсэн. Эмчтэйгээ уулзна гэд хэлчихсэн гэсэн царайнд Мишель тодров. Та арай ажил ихтэй байна уу? Би гараад хүлээж байх уу? Зүгээрээ одоохон дууслаа. Оёогоо ахуулах гэж байна. Эмчээ өвдөхөө, эмчигээ найруул өвдөхгүй гэж хошигноо.
Оёо ахуулчаад зүнхэндээ байгаа юм өгөх гэж учраа олохгүй л байлаа. Жигнэмэг хийсэн юм л да. Бүүстэй ногоон цайтай бичээн. Дайсогоос Merry Christmas гэсэн бичгтээ хайрцаг аваад тэрэндээ хичээнгүүлэн ногоон шараар нь өрөөд гэрээсээ гарч ирсэн юм. Имчээ та харшилтай юу? Би харин нэг бичэн хийсэн юм аа. Хоёулаа харилцаараа гаргаж Харин тийм ээ. Имчээ та харшилтай юу? Би яг тийм ч юм. Энэ дүр намайг OP-ийн дүр намайг ингээд дуудаад байна ойлгож байна. За. Имчээ та харшилтай юу? Би харин нэг бичэн хийсэн юм аа. Самартай шүү. Маа баярлаа гэд нүүрүүд нь харлахуу өглөө. Өөрөө хийсэн юм уу? Тэгсэн гэд талгаад өхөө. Нүүр аль хэдийн улаагаад гарахын төс хэсэг байж байснаа нэг бичиг бүглүүлэхээ марцснаа санаж буцаад орхоос өөр аргагүй төрөв. Сөвлөгчт нь нөгөөд бүглүүлчихье гэсэн юмч дуудаж ороод ирээ гэлээ. Бичэн янзын болсон байна штэ гэсэн тийм байна уу гэд дарахнаас ирэхлээ би. Бараг намайг бичээнийхээ талаар комент сонсох гэж буцаж орж ирсэн байх гэж бодсон байх. Имлэгээс харих замдаа хөл хөөрцөг болсон хүн л явлаа. Имчигээ гуглцсан мэрэгчлийн тал дээр аваа идэм мэдээлэл гарч ирж байдаг шүү. Лав 2 подкастэнд орчээ. Имчигээл дуу хоолойг сонсох гэж тэр 2 подкастыг ээлж дараалан сонслоо. 20-30 удаа сонссон байх. Сүүлдээ бүр нарийн мэс заслын тухай ойлгох шигээ боллоо. Зарим нэг үгийг дуудаж байгаа нь өөрийгөө хэл яриагаар тэгж сайн илэрхийлж байгаа нь үнэхээр гайхмаар улам бүр дурлна. Гэхдээ тэгж дандад сонсож яхан эрүүл бус санагдаад сүүлийн үед сонсохгүй хичээж байна. Сэтгэлээ илчлэхээр шийдэв. Эхлээд урт төвтөр юм бичиж байснаа сүүлдээ бүр богиносхоод 2 өгүүлбэр л олгов. 30 удаа бичсэн байх. Үхүү яах вэ гэж шийдэж яцаар л байна. Нэг найзын маань хэлснээр харамсах зүйлгүй амьдрах хэрэгтэй. Чамд алдах юм байхгүй. Алдах юм байна. Нэр хүнд дараа нь харуул яах юм болж байна. Нөгөө найзын маань хэлснээр бараг л гэр бүлтэй болов энэ мэдрэмжээ уран бүтээлэл болгодоо. So the second pathway is to turn it into an artwork. Гэхдээ ажлын байранда ажиллаа хийж байгаа хүний амнаас авраад явж байгаа завгүй хүнд гол нь гэр бүлтэй ч байж мэдэх хүнд цахаас илтвэгч ямар нэгэн санаас идэлвэх нь inappropriate, unethical санагдаад байгаа юм аа. Миний амьдралтай баримталтыг зарчим үнэт зүйлстэй нийцэхгүй. Би хэдий итгэхийг хүсэхгүй байсан ч тийм насны, тийм гой сайхан хүн аль үжээ ихнэр гэр бүлтэй л болов. Гэтэл би хуруунд нь бүгж хараагүй. Мэсцлийн юмж болохоор тэр бүр бүгжөө зүүдэггүй байж мэднэ л дээ. Ядад сошиалыг нь олж чаддгүй. Гэхдээ байр байдлыг нь харахаар ганц бий байж мэдхээр vibe бөгөөд байсан юм. Найзууд болохоор эмчнэр хүүхэмсэг байдаг гэдэл нийтлэг стереотип ярина. Би өөрийнхөө эмчийг өөр гэдэгт итгэсээрээ байгаад л дуусна. Сүүлд харин сошиалыг нь олж чадав. Төгссөн сургууль ажлын байрны тухай мэдээлэл байхгүй хэрнээ хамгийн дээр нь married гэсэн байх. Бодвол над шиг хүүхнүүд найзын хүсэлт явуулаад салдаггүй үздэг. Гэхдээ Facebook-ийнхээ relationship status-ыг одоо өөрчлөө сууж байдаг хүн хавар болсон биз. Салжчихсан ч байж мэдгээл юу гэсэн найдлага нууцсан байсаар л байна. Яагаад тэгэхээр ихнэр гэр бүлийнхэн зураг огт байхгүй. Сошиалыг нь жаалхан үлгэж үзлээ. Гэхдээ найзын хүсэлт илгээгээгүй шүү. Жаалч гэж сүүлийн 5 жил юу гэж бичиж юу шеэрлж байсныг нь сонирхов. Мэргэжлийн шугамар л ашигладаг бололтой. Гэхдээ хөөрхөн мемнүүд шеэрлсэн байв. He has such a good and rare sense of humor. Найзын хүсэлт илгээгээгүйч одоо миний Facebook дээр алгоритмээр гарч ирээд байгаа л да. Бараг л намайг сток хийгээд байгаа гадарсан болов. Жирийн нэгэн шохоорхлоос илүү хүчтэй мэдрэмж төрөөд байгаа юм л та. Ямар нэгэн нарийн нандин холбоосоор бид холбогдсон юм шиг On Body and Soul гэдэг кино байдаг та. Тэрэн дээр гардаг хоёр шиг л ийм ховор нандин хүн амьдралын бүх зүйлийн тохироо бүрдсэн үед гарч ирж байхад алдаад явуулна гэдэг үнэхээр л хайран байна. Магадгүй юмч маань ганц бий. Тэгээд бас хэрүү би таалагдсан бол юмч өөрөө ямар нэгэн алхам хийх байсан байх л та. Гэхдээ бас намайг нөхөртэй гэж бодсон байж магадгүй юм. Яагаад тэгэхээр би хүүгийнхээ талаар мэрсэр ярьсан юм л да. Уг нь бол ганц бие хүн байдаг. Anyway, my note simply said хайрын захаа гэд байгаа маань. Would you like to have a cup of coffee with me someday? I'd like to get to know you, not just as a doctor. OP кино цаашаа OP юу нэрийг зохиолч мөхөлч өгнөгөө юу амар бүр нүдэнд харагдтал жижиг дитэйлүүдийг нь юу ядал бичсэн артист талдаа юу юм шүү дээ тий түрүүнийг ер нь арт болго тий яриадсан тий айгу бүр яг бүх дитэйл нь нүдэнд харагдахаар тэр хагалгааны өрөөний бүх дитэйл бол нүдэнд харагдлаа тэр өдрүүдийн юмнууд бол айгу тодорнод нарагтлаа. Тэгээд дууга
олно хаа гэж найдаж яний зэн. Тэгтээ cool юм ч энэ David Bowie, Lou Reed, you know. Гэтээ яг Facebook дээр married гэсэн бол married л ахтаа гэж бодож байна да. Надад л. Ер нь тэгээд салжуул тэгээд тэрийг авч хаях л байх л та. Өөрчлөх бах харин тий. Мэдгүй маа. Тэгэхээр ингээд тэгээд хэрвээ тийм бол ингээд одоо нөгөө нэг үнэхээр гэр бүлтэй тийм хүн байгаа штэ. Тэгээд тийм бол ингээд зүгээр ингээд флирт хийжсэн болчих жоох. Тэгэхээр ингээд хүүхэмсэг юмч болчих жоох. Тэгэхээр ингээд итгэвэрхүүс нэгдээд ингээд тэгж тэр хүний тэгж муухагаар хармааргүй байгаа учраас ингээд эсрэгээрээ ингээд салцсан болоо гэд ингээд тэр нарративгаа ингээд пуш хийгээд байгаа юм шиг. Тэгээ угаасаа яг ингээд Facebook дээр бүр ингээд одоо ихэнх хүмүүс чинь Facebook-ээ private байлгадаг, locked эднэр байлгадаг болсон шүү дээ. Тэр нь нээлттэй тэгэн гутаа ингээд ерөнхийдөө сүүлийн 5 жил ингээд идэвхтэй ашигласан юм шиг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ялтчгүй married гэдэг хэрвээ тийм байсан бол хэрвээ салцсан байсан бол married гэдгээ өөрчилчих байсан болов уу гэж боддог чинь. Тэгээд яг уу хэр манай OP хэр дэлгүүлүү гэж бодож байна. OP би тэгтээ бас яг ингэж бодлоо л да яг нэг юм эмч нарт дурлахад хамаагүй амархан байдаг болов өвчтөн нь одоо тэр чинь ингээд өөрийнхөө амь амьдралаа тий өөрийнхөө амь амьдралаа тодорхой хэмжээнд тэр хүнд даатгаж байгаа болохоор тэгэн гот ингээд тэр нөгөө нэг амар төшөг толгууртай санагдаад оо тий энгийн байдалд ингээд хин нэгэнд ингээд татагтахаас бас арай өөр нэг тийм арай хурдан арай нэг тийм юм байдаг гэж магадгүй арай нэг тийм өөр хүчтэй сэтгэл зүйн бас нэг тийм юм байдаг гэж магадгүй ялангуяа одоо OP-ийн хувьд ингээд унтуулгатай хагалгаа тэгээд ийм хүзүү мүзүүгээд ийм имзэг газраа ингээд хаглаа нурч байгаа болохоор ялангуяа тэгээд тэр нь ингээд улам ийм хүчтэй ингэж мэдрэгдэж байгаа тэгээд ингээд илүү эмчтэй дурладаг байж магадгүй маа өвчтнүүд магадгүй мэ тийм байж магадгүй нэрээ тэр амар чухал юм байна ер нь л яг ингээд зүгээр гудамжинд хараад гэдэг одоо юу гэдэг чинь те зүгээр тийм уулзалт биш болохоор яг тэр анхны нөгөө импрешн одоо үлдэж байгаа штэ тэр нь шууд ингээд одоо за энгийн хүн одоо гудамжинд уулзвал ингээд зүгээр үгч гадаад байдлаас нь ч юм уу тэгэл нэг иймэрхүү жоохон бие авчиж байгаа байдал гэдэг тиймэрхүү масанд ингээд дүгнж эхлэн штэ тэгэнгүүт ингээд имчгээ шууд уулзж байгаа болохоор тэр хүн чинь тгээс эхлэхгүй бараг шууд ингээд тоон өсөөд бүр ингээд одоо 100 оноо өгөхтэй гэдэг бол ингээд тэнд бараг шууд 50 дээр очиж байгаа байхгүй мэрэгчлэн ингээд амарлаг тий тэгэхээр юм үзэж сурсан мэдлэгтэй боловсралтай ухаантай хүн ингээд шууд тэгэнгүүтээ тэгээ зангааш маш ингээд бүх юм ингээд баг багаар нэмэгдээл амар хурдан оноо нь үсэх юм шиг санагдлаа нэр. Тэгээд дээрэс нь бас яг цагаан халаат ер нь бол баг зөгтгөө хүн гэж байдаг шүү дээ. Яг хүн имж болгон цагаан халаатай хүмүүс ч өөрөө амар гоё ярагддаг. Тэгээ ялангуяа өндөр хүмүүст цагаан халаатай амар гоё ярагддаг. Тэгэхээр тэгэл ослын интерчсэн ер нь бол. Тэгээ гот яг яалтчгүй OP бол no chance л байсан. Угаасаа uniformтэй ихтэй хүн гоё ярагддаг. Тэгээ чинь халаад чинь uniform. Тэгээд OP бол үнэхээр no chance л байсан юм шиг байна. Тэгээд тэгэн гот яг мөнхтуулын хэлсэн шиг яг ингээд эмчигээ найруулж өвдөхгүй энэ төр гээд нэг тийм жоохон flirty line орж ирж штэ. Тэгэн гот жоохон Гэхдээ уусаа мэдгүй юу юм болоо одоо ингээд манай OP гоё бичснээс болоод ингэ санагдаж байгаа гэж бас магадгүй заяа амарын нарийн romanticize тий өөрөө ингээд аль хэдийн тим шилээр харж байгаа штэ ингээд айгу гоё ингээд нэг тийм ямар нэг тэр хоёр ингээд өрөөнд хамт хоёулахнаа үлдэх болгонд нь ингээд арталт нь нөгөө ай явдаг яг тэгэж нөгөө нэг өөрөө хүлээж аваад байгаа болохоор тэгээд тэрнээс нь болж байгаа гэж магадгүй гэхдээ яг надад ингээд сая ингээд сонсоход нэг ингээд хүнтэй уулзаал нэг тийм connection мэдэрдэж штэ тэгээ ерөөсөө ингээд шууд зарим хүмүүстэй болохоор ерөөсөө мэдэрдэггүй болохоор ингээд тэр нь яг онцгойш ингэж яг мэдэгддэг гэх юм уу яг ингээд бүр яг vibe-лаад байна тэгээ яг ингээд нэг хуудаснаар хоёулаа байгаа юм шиг яг ингээд би нэг яг ойлгоод идэх гэх юм уу нэг тийм яг тийм тэр нь надаа ингээд мэдрэгцээ ингээд эмчтэйгээ ингээд яг тийм мэдрээд байна гэсэн шүү дээ угаасаа өөрөө тэгээ яг тэр нь яг ингээд нэрнгээсээ юм шиг санагцсан байхгүй юу гэтээ яг тэрэнд нь одоо итгэж болохгүй байхгүй яг тэгэхээр манай нөгөө сторинуудаа бичиж байгаа бүх хүмүүс маань өөрсдөө нөгөө нэг unreliable narrator тэгэхээр ингээд итгэж болохгүй байгаа юм л да гэтээ
миний бодлоор ягаад ч юм энэ нөгөө гэрэлцэн залуу зүгээр ингээд одоо флирт хийж байгаа тохиолдол байсан болов уу гэж бодож байна. Ингээд угаасаа өвчтөн ингээд өөрийг нь гэрэлцэн хүмүүс гэдгийг мэдгүй байгаа гэдгийг өөрөө мэдж байгаа болохоор ингээд зүгээр юм одоо нэг ингээд юу орчинд аюулгүй орчинд гэх юм уу? Вакуум орчинд. Тий, вакуум орчинд ингээд зүгээр ингээд одоо юу гэдэг чинь зүгээр өөрийг одоо флекс жага баг ингээд миний бодлоор энэ нөгөө нэг эго буст маягийн юм хийж байгаа гэж магадгүй. Одоо ингээд зүгээр ингээд I still got it гэдэг мэдрэмж авах гэх юм уу? Ойлгосноо. Зүгээр ингээд хүмүүс надад татдаг хэвээрээ би ингээд catch хэвээрээ. Тэгээ зүгээр трийг флекстэл ингээд let me see if I can гэдэг ингээд нэг тиймэрхүү байдлаар ингээд угаасаа нөгөө нэг өвчтөн одоо энэ манай OP хэсэггүй хугацаанд нөгөө ингээд байж байгаа л явчих хүн учраас тэгээд ингээд дахиж уулзахгүй дахиж харахгүй гэдэг болохоор ингээд амар safe. Тэгж трийг ингээд exercise хийх боломжтой байхгүй юу. Тэгээ угаасаа трийг нөгөө тодорхой хэмжээнд яг ингээд boundary-аас олж ингээд гарахгүйгээр одоо амар physical ч гэдэг юм уу тийм амар бүр яг inappropriate ямар нэг үйлдэл хийхгүйгээр ингээд exercise хийгээд байгаа байхгүй юу. Ойлгож байна. Зүгээр ингээд харц барц өгөөд ингээд инээж бинэгээд ингээд you know тийм нэг тиймэрхүү жоохон юм mind game зүгээр өөрөө баг ингээд ганцаараа тоглож исэн байж магадгүй. Яа, эсвэл зүгээр л ингээд unintentionally зүгээр he's just like that. зүгээр л юм нэг юм. He's just that good. Тийм л affable юм айгу тийм гоё залгаж юм биш. Магадгүй. Бүр ингээд дарахгаад дарч болохгүй. Хитрхи charismatic тийм залуу байж байгаа гэдэг. Тэгээд угаасаа энэ нөгөө нэг жигнэмэг өгдөг байж тээ. Тэн дээр угаасаа ингээд мэдчихгүй юм. Харин тийм. Би лав ингээд ганц би эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүн надад амар тийм цаг зав ингээ гаргасан ингээ тийм юм хийвэл за яг би нөгөө бас амар хаалгаа маглаг нь хийж өгч байгаа болохоор тэгэж бас ингээд тим хэмжээнд баярлалснаа илэрхийлэх нь энгийн байдаг гэж магадгүй юм чинь нөгөө дандаа ингээд өвчнүүднээсээ юм авдээ штэ. Гэхдээ ингээд тэр чинь ингээд энгийн тохиолдолд юусаа тухтуудаа мөнгө өгдөө штэ. Тэгэхээр энэ тохиолдолд ингээд бүр ингээд илүү ингээд ийм гараа оруулж ингэж сэтгэл зүрхээ оруулж хийсэн юм өгсөн болохоор тэгээ тэгэнгүүт ингээд бас нэг үеийн юм ихтэй тэгээ тэгж мэгэл би бас ингээд надад талтай мэн гэж шууд ойлгох юм санагдаад бахын тэгээд наа чи тэгтээ чиний эмхтэй хүний зүүн совинч юм баггүй эрэгтэй тэгж бодохгүй эрэгтэй хүмүүсийг ямар тэнэг вэ гэдэг бас тодорхой тиймэрхүү юмыг заримдаа ерөөсөө ингэж ойлгодгоо ингээд анзаардгоо ингээд хангалттай мэдэхгүй байна угаасаа яг ингээд эрэгтэй хүмүүс ч бас амар мангар штэ. Ингээд энэ үуч мэрэгчлээ амарлаг юм мондөг юмж байгаа тэгтээ бас тийм мангар залууч гэж байгаа. Магадгүй. Яг тиймэрхүүтэй ойлгохгүй ч. Би энэ тэгээд нөгөө ганц бие байсан бол баг түгэлээд асуучих байсан баг. Харин тийм бах. Манай OP-ийн хэлсэн. Тэгтээ бас ингээд энэ нөгөө хоёр мөр. Тэ. Энэ болохоор бас ер нь энгийн үед бол амар тохиромжтой хүн асуухад одоо хүн болзоонд өрөхөд тий айгуу тохиромжтой даанч тэгэн одоо гэрэлцэн байвал нь гэхээр бас юу юм та тий. Тийм тэгээд ер нь бол яг одоо нөгөө өмнөх дугаар дээр ч гэсэн ярьжсэн шүү дээ. Ингээл улаан цай нөгөө эмчтэйгээ нөгөө хүнтэйгээ ингээл гудманд дараа таараал ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд яа нөхөөс одоо яг ингээл захиа өгөө тэгэхээр бас нэг л одоо энэ нөхцөл байдалд бол бас болохгүй л байгаа юм л да. Тийм тэгээд нөгөө хүн чинь эхэлж ингээд годомжин таарангуудаа хоёул кофе уух уу гэдэг ч юм уу те. Тэнгууд тэндээс нь ингээд яг нөгөө ситүэйшнийг ингээд олж мэдэх боломж гарч байгаа. Тэгэхгүй болохоор яг энэ имжл өөрөө төрүүлж алах юм хийхгүй бол аюу годомжин таараа тэгээд гэснэ. Оо та энд яаж байгаа хэрэг хамт яваа уу? Та нэг нэр амд юм уу? Амар юм асуу. За тэгээд опито амжилт хүсье эрүүлийг хийгүйсэн. Урд эдгээрээ ер нь идэгцэн юм шиг дээ. Тэгээд амжилт хүсье. Дараагийн story арх гэр бүлийн асуудал гэдэг гарчигтай байна. Сайн уу энэ түүхийг уншиж сонсож байгаа нийт хүмүүстээ өглөө өдөр орой минь төргий. Түрүүн шавш. Кино цаашаа подкастыг эхлэлээс нь ахуулаад сонсож байгаа идэвхтэй сонсож байна. Баярлалаа.
Цаашид олон хүн сонсох ирээдүйтэй подкаст гэж боддог шүү. Ингэж нууцаарч гэсэн таньж мэдэхгүй хүмүүстэйгээ сэтгэлээ онгойлгож захидал бичиж байгаагүй учраас нуршсан баг зэрэг ойлгомжгүй бичсэн бол төрүүлээд хүлцэл өчөө. Хахаа гинэ. Би одоо 20 настай эмэгтэй. Аав Солонгост ажилладаг. Ээж 3 эрэгтэй дүүгийн хамтаар амьдардаг. 3 дугаар курсын оюутан хүн байна. Бас 24-тэй найз залуутай. За танилцуулга ингээд дуусгаад ярианд орё. Ер нь ухаан орсон цагаас эхлээл аав маань арх маш их уудаг байсан. Тэрнээсээ болж ээжтэй хэрүүл зодоонч хийн, гэрийн юм хум эвдэлж хэмхлэн, тийм ч учраас багаасаа архийг үзэн яддаг. Арх уусан хүн харахаар л зүрх тэлсээд уур хүрдэг байсан. Дээрээс нь ээжтэй харилцах харилцаа минь тийм ч сайн биш байлаа. Ээж бит хоёр ааш ер нь яг адилхан. Түргэн ууртай, хүнийг үгийн мухагаар хатгадаг. Би гэхдээ ээжтэй юу гэж хамаг хараалаа урсгаж хэрэлдэхв. Аль болохоор л би ч гэсэн хүн штэ. Та миний ээж юм чинь намайг жоохон ойлгох гээд үзэлтэй гингүүт. Чи миний охин юм чинь би юу хүсснээ хэлнэ. Чи бол дуугүй сонсоод авах ёстой. Чи миний өөдөөс юм хэлэх хэрэггүй гин. Гэхдээ би тийм порлон шиг хэлсэн болгоныг нь шингээгээд дотроо ялзарч чадалгүй бодож байгаа бүгдээ л хэлхийг хүсдэг байв. Бид хоёр уул нь энгийн үедээ гайгүй яриа нийлнэ. Муудалцаад ирэхээр л арслан чон болчихдог. Ээжийг өөрийгөө 100% хамгаалах гэж дайралгүй намайг жаахан ч болов сонсоосоо гэж хүснэ. Намайг өөрийнхөө дайсан биш зүгээр бид хоёрын дунд нэг асуудал байна. Тэрийг яаж шийдэх вэ гэсэн гаргалгаа хайгаасаа гэж хүсдэг. Даанч тэр хизээж бүтээгүй л дээ. Энэ нь даамжраад сэтгэл гутралд хүргэж 2021 оны хавар би бүр гэртээ зүгээр аав ээжийг байхгүйд аягаа угаа зогсож байгаад гидс рүүгээ хутга дүрж амиа хорлохоорч завдаж байсан. Тэр үед дүүнер манч гэрт хамт байсан. Одоо бодоход хитрхи тэнэг үйлдэл юм шиг хэрнээ карантины үед хичээл сургуульдаа ч явахгүй, хинтээ ч харьцахгүй, гэрт аав арх ууж ирж хэрүүл хийж агсан тавиад л ээжтэй хэрүүл хийхийг байн 15 та өсвөр насны хүүхдэд хэцүүхэн л тусаж байсан байх. Тэгж нэг юм аав 2022 оны өвөл Солонгос явах хүртэл миний сэтгэл гутрал үргэлжилсэн. Явах үед нь муухайч гэсэн сэтгэл дотроос нэг бол хар чулуу аваад хайчихсан юм шиг сайхан болж тэр үед амьдралдаа мэдэрч байгаагүй нэг тийм эрх чөлөөг мэдэрсэн гэхүүдээ. Аавыг явахаас өмнө байнга дүү нараа харах ёстой өөр гэр орны ажил гэдэл би найзуудтайгаа оройтчиж үзээгүй хүүхэд байв. Учир нь аав ээж хоёр ялангуяа аав орой туулдаггүй хатуу хүн байсан юм. Тийм ч болохоор би ер нь нийтчж биш цөөхөн найзтай хичээл номондоо л анхаардаг үеийн хинтэйгээ харьцуулахад маш уйтгартай амьдралтай хүн болсон байв. Харин ээж маань яг аав шиг тийм хатуу хүн биш болохоор аавыг явсны дараа би багасаа гадуур гардаг хаяа 8-9 болгоод харьдаг болов. Тэгж 22 оны 100 найзуудтайгаа далжганж байгаад зуны амралтаар өөр 3 найзтайгаа бид дөрөв ойрхон ууланд гарч пив ууж үзвэ. Би тэр үед ааваас мэдэрдэг байсан дарамтаач мартчихсан архийг хүн өөрөө тааруулж уувал асуудалгүй гэж бодож байсан юм. Яс юмн дээр хитэн 17-тай би тэр үед 16-тай хэвээрэл байсан хитэн 17-тай бацаанууд юугаач мэдэж байсан юм Тэр үедээ айхтар дурлаж угаагүй л дээ. Ямархуу байдаг юм бол гэсэн сониуд занал байсан бах. Тэр өдрөө гэртээ орой болохоос өмнө хараад унтаад өгсөн. Ээж өөч мдээгүй л байх. Тэгээ тэрнээс хойш найзуудын төрсөн өдөр ямар нэгэн баяр ёслол болвол пив сөөжүү идэр амсдаг уудаг болов. Тэр болгонд ээжэд баригдаж үзээгүй оюутан болов. Оюутан болоод гадуур явж хичээл сургуул гэж оройтож ээжийг дасгаад хаяа уугаад 11-12 болоход нэг бол намайг хүлээж байна эсвэл хаалга онгорхоо орхиод унтчихна. Тэгэнгүүт нь би чимээгүй орж ирээд нүүрний будгаа арилгаад унтаад өгнө. Орхосоо өмнө бох хитэрч ажиллаж үндрээ дарна маргааш нь шаарддаггүй болохоор уугаагүй юм шиг жүжиг бүр амар байдаг байсан л та. Тэгж явсаар 24 оны өвөл төрсөн өдрөөрөө би бүр тасартлаа уваа. Гэртээ 2 гэж ороод өглөөнс ирсэн ээж уурлаачгүй. Чи чинь бүр шүн тасарчихсан орж ирсэн юм шүү л гэж байна. Тэгээл би тэрнээс хойш ээж намайг хаяа уудгийг мэддэг юм байна. Гэтэ тэгж надад уурлаж ил гаргаж намайг загнахгүй намайг өөрийгөө мэдээ тааруулахыг мэдэж байгаа юм байна гэсэн бодол суув. Тэр үед найз залуутайгаа үерхэд удаагүй байсан юм.
Тэр тасралтын дараа найз залуу маань чи ууж болно. Гэтэ өөрийнхөө хэмжээг тааруулаад уу. Өнгөрсөн шөнө би чам санаа зовоод хэцүү байлаа эдэр гэсэн юм хэлээд би ч заа ингэж болохгүй юм байна. Тааруулж уудаг болно гэсэн шүү юм бодов. Гэвч тэрнээс хойш би бараг л 5 дахь болгонд биш сар тутамд уух болгондоо тасрахын агуур болтлоо. Ихэнхт нь тасарсандаа хаяа гэртээ яаж орсноо санахгүй найз залуу маань гэрийн гадаа намайг сэрхий хүлээж машинда оройны 2 хүртэл хамтсуун. Тэгэх болгонд л тааруулж чи өөрийнхөө боддог шигээ арх таадаг хүн биш байна. Толгойч нь эргээд хэлвэл болчих битгий шунаж уу гин. Би ч тэрийг нь ойлгож байгаа мөртлөө цагаа тулахаар өөрийгөө удирдах чадахгүй хэтрүүлчихнэ. Нэг тийм толгой дотроо заагаагүй л үдээ. Би чинь өөрийгөө захирч чадна. Би бусад шиг биш гэсэн шүү юм боддог байв. Энэ хооронд ээж маань чи арх уулаа инглээ тэглээ гэж намайг нэгч загнасангүй. Би яаж игээд л өөрийгөө аргалаад гардаг байв. Тэгтэл 2 хоногийн өмнөх бүтэн сайн би гэртээ угаалга хийчгээд үдээс хойш 4 өнгөрөөд манай гэрээс холгүй байдаг найзындаа дөрүүлээ уулзаж ууд суухаар болов. Хүний нэг сөөж үпив. Бараг 6 гэж ууж эхлээд 10 гэхэд авсан бүх юмаа ууж дуусаад эндээс 12 гэж гараад 1 гэж гэртээ харин ухааны юм бодоод ээж би оройтч болох уу гэж чатчихв. Тэгээд ээж видео кол хийгээд хит гэж ирэх юм яг одоо ир гэдэл ууралж байна. Би 12 өнгөрөөд очие тийм амар хол биш гээд найз залуугаа ирж аваад хөргөж өгнө гэж хэлв. Тэгсэн ч ээж уурлаад яг одоо ирэл гэж байна. Чамайг гэртээ оруулахгүй гүлэг новш гээд харааж өгсөн. Би тэр үед цогцсон байсан болохоор юм уу найзуудаа гой хөвжөлтэй байсан болохоор юм уу бүү мэд ээжээс тэгж хайсангүй. Гайгүй орчих байх л гэж бодсон. Нөгөө хиттэйгээ нэмж 2 сүүжүү аваад ууж орхив. Богч зажилсангүй хүний урманд амаач зайлсангүй тэгээд л 11 өнгөрөөгд гэрлүүгээ гэлтрв. Хаа. Эхлээд найзаагаа гэрт нь хөргөж өгчгөөд буцаад бит хоёр манайд ирэхэд 12 өнгөрч байв. Тэр үед бас найз залуу бит хоёрын хооронд асуудал байсан болохоор би 90 эртлээ уйлж аргадуулж байгаад оров. Энийг дараа нь тусад нь бичвэл дээр бах. Ер нь бол сэтгэл хөдлөл өндөртэй савлсан байсан л да. Дээрээс нь цогтуу тэгэл гэрийнхаа хаалгыг татсан цоочтой нилийн нүдэж үзлээ, том дүүрүүгээ, дунд дүүрүүгээ залгаж үзлээ, цонхч нүдэж үзлээ. Тэгж нэг юм ээж хаалга онгойлгохт нь за би шалуулж дээл гэж утсан. Гал тогооны гэрэл хасаага чи яахаар хүн амтан унтуулахгүй хаалга үтүүдэд байгаа юм л гэж байна. Би тэгээ гадаа хонох юм уу гэсэн чинь чи юунда муухай хараад байгаа л гэж байна. Би ээжтэй хэрэлдэх болгонд л ээж ингэж хэлдэг. Сүүлдээ би уулын ээж рүү харахаач байсан л доо. Гэтэ ээж хэлсэн хിവэрэл байна. Хаа. Тэгэл чи уучсан юм уу гэснээ үнэртэж үзчихээд намайг 2-3 алгадаад авлаа шүү. Би ч бүр шок. Ээжтэй ам хилээ булаацалтаж хэрэлдэж үзснээс бүр ингэж алгадуулж үзээгүй байв. Би тэгээд л та битгий намайг зохиод бай. Зүгээр намайг загналтаа гэхээр нэмж зохиод л байв. Би ч бүр тэсгээ байгаа том дүүгээ нэрээр нь дуудаад ээжийг авчгаач гэж дуудав. Дүүч ирэхээр нь ээжийг авчгаач гэсэн чинь мань хүн та яхаараа ууж ирчгээд ээжтэй хэрүүлгээд байгаа гэж байна. Би бүр давхар шок. Манай дүү намайг яг аавыг харж байгаа юм шинүүдээр хараад байгааг нь би яг тэр үед мэдэрсэн. Тэгээд вау та хоёр намайг ингэж бодож байгаа юм уу? Би уулын зүгээр орж ирээд унтана л гэж бодсон шít гэж бодонгоо нулимс урсаад л хаа. Уурч хүрэх шиг тэгсэн ээжийн юу хэлээд байгааг сонсгоо болоод за та зүгээр тайвшраад цаашаа болчих хоёулаа маргааш ярих гэтэл үгүй чадахгүйгээд тэр хоёр над руу улам дайраад л намайг ханан шахаад ав. Манай дүү бүр би таны хүндлээ алдлаа арх ууж ирээд ээжийг зовоолоо идэр гэснээ 19-тэй байж хүнтэй унтаж хөвтөд явдаг гэд пал хийтэл хэлчихв. Би найз залуутайгаа жил гарan үерхэж байна л да. Тэгэд өмнөх 100 pregnancy scareтэй болоод нэг тест авч үзчихээд азгүй царайлчхаад цүнхэн дотроо хадгалж байсан чинь манай дүү харчихсан юм. Тэгэд би тэгж хэлхийг нь сонсчоод бүр юу ч дуурч чадхаа байгаад чи ингэж хэлсэндээ дараа нь өөрөө л харамсандаа л гэж бодоод дүүгээ өрөвдөнгөө уйлж байгаад орондоо ороод нэмж ихэр татаж уйлж байгаад үүрээр унтав. Манай дүү энэ жил 18 хүрнэ. Өөрөө ч найз охинтой өөрөө сахил хүрцэн лам болох гээгүүл юм бол яах гэж тийж намайг олон хүнтэй унтаж хөвтдөг юм шиг өнгө аясаар хэлсэн юм бол доо. Багаасаа юм болгоноос хамгаалахыг хичээж адилхан зовлон туулсан дүү маань намайг ойлгохгүй ээжтэй нийлж намайг үгийн мухагаар идэж байгааг хар сонсгол хэцүү байсан да. Би хэрвээ манай дүү ингээд ороод ирсэн бол ээжийг тайвшруулах байсан бах. Үгүй юм а гэхэд нэмж дэвслэхгүй байсан бах. Гэтэ дүү маань дотроо адилхан аавыг харж өсчгөөд аав шиг хүн болж хувирлаа гэж бодоод уурсан ч байж болно. Энэ явдлаас хойш олон бодсон. Эхлээд өөр дээрээ бодоод үзэхэд насаараа нэг хоригдол маягтай өөрөө хүүхэд үсгэж байгаа мэд дүүнрээ харж амьдсан болохоор надад бусдын эрх чөлөөнд татаархах тэдэн шиг аав ээжтэй ч болоосаа гэж хүсэл байдгаа нуухгүй. Цаашдаач ер нь аль болох уухгүй байхаар хичээнч гэж бодсон.
өөрийгөө аав шиг болж байна гэж бодохоор л хамаг би ярдс хийж байна. Ээж дүү хоёртоо гомдож байгаа нь ч үнэн. Тэр хоёрыг би гомдоосон нь ч үнэн. Гэхдээ эргээд бодоход манай гэрт байгаа хинэнч эрүүлэр асуудлыг шийддэггүй, хизээч нэгнээс уучлалтгүйдэггүй, ярилцдаггүй, хүчирхийлэлтэй нэгнээ ойлгох гэж хичээдэггүй, олон яригтай асуудалтай байгааг энэ явдлаар илүү гүнзгий ойлгосон. Ялангуяа дүүгээ харах их л хүнд туслаа. Бид хоёр адилхан орчинд өссөн ч хоёр өөр бодолтой хүмүүс болж өссөн ч байж болно. Манай дүү архийг жигшиж байхад би тухайн хүнээсээ л шалтгаалаад зогсож болно ч гэж бодсон байх. Цаашдаа яаж гэр бүлийнхээ энэ асуудлыг шийдэх ёстой юм бол гэж бодож байна. Шийдэж чадахгүй бол би гэрийнхнээ үзэн ядаад дуусах юм шиг санагдсан. Тэхийг хүсэхгүй байгаа болохоор ирээдүйд нэг гаргалгаал олох байх. Ямар ч тач хэрвээ найз залуутайгаа уулзраагүй байсан бол энэ талаас нь бодохгүй байсан байх. Найз залуу бид хоёрын хооронд бас харилцааны асуудлууд их тулгарнаа. Тэгээд ирэх биш нэгэндээ хайртай илүү гүнзгий ярилцаж чадхаар хүмүүс болохоор тэр хүнийг эргээд өөртөө байгаа асуудлуудаа ойлгож эхэлдэг болсон. Энэ завшаанаар хайртай шүү. Баярлалаа гэж хэлье хаа. Энэ подкастыг уулан сонсдог шүү. Энэ дугаарыг сонсвол шууд намаа гэж мэдэх бах. Энэ тухайд гэвэл сонсогч нарын маань дунд гэр бүл дундаа харилцааны асуудалтай тэрийгэ шийдэж чадахгүй хүмүүс байвал түү хаа чи ганцаараа биш шүү. Гэтэ би хүүхэд гэрийнхнээ аимшигтай хүчрхийлдэг зоддог тийм сэтгэл зүйд нь ноцтой гэмтэл учруулдаг тийм хүмүүсийг гэр бүл гэсэн ангилалд авч үзээгүй шүү. Тэд нар бол гэр бүл чинь бишээ. Боломжтой үедээ хайж яваад дахиж холбоо барихгүй байх ёстой хүмүүс гэж боддог. Тэд нарыг стоцоод гэрийнхэнтэйгээ учир зүгээ олдоггүй, тэрнээсээ болж шархалдаг, өөрийгөө буруутгаад сууж байгаа хүн байвал эцсийн эцэс танай гэрийнхэн чинь чамд их бага хэмжээгээр хайртай гэдгийг санаарай. Тэрийгээ буруугаар илэрхийлж байгаа хүмүүс олон байдаг бах. Тэрийг ойлгох гэж хичээх үү, бүгдээрээ нийтээрээ асуудлаа шийдэх үү гэдэг хүнд өөр юм аа. Тэгээд бодоод байхад хамгийн амар шийдвэр нь ирээдүйд сургуулаа төгсөөд тусдаал гарах байх. Хүн болгон гэр бүл болохоор заавал тааш тохирох ёстой гэсэн үг биш ч байж болно. Гэвч энэ нь хүн болгоны дотор байгаа асуудлыг шийдэх биш цухтаах арга юм да. Дээрэс нь нэмээд хэлэхэд манайхан тэгээд өөрийнхөө тарих толгой, сэтгэл зүйг хүүхэд өсгөхөд бэлэн болоогүй, бүр зориулагдаагүй гэж бодож байвал битгий хүүхэдтэй болоорой. Өөр дээрээсээ нэмээд нэмж нэг хүнийг л насаар нь зовоохын нэмэр тэр хүүхэд чам дээр зовж байснаас адсан таараад Элон Маскын хүүхэд болоод төрчих юм билүү хаа. Би бол тэрийг ухамсарлаад одоогийн байдлаар хүүхэд төрүүлэхгүй амьдрын гэж хийдээд байгаа. Хүүхэд тоглоом биш шүү манайхаа. За тэгээд миний урт нушуу бичвэрийг уншиж өгсөн хоёртоо баярлаа. Та хоёртоо баярлаа. Хурдан 1000 subscribersтай болоорой баяртай гинэ. Сторигоо болцсон баярлаа. Айгу зөндөө олон юм бичсэн болохоор одоо эхнээс нь ахуулаад зарим нь мартчихлаа. Гэхдээ ер нь надад зүгээр ингээд OP-ийн story сонсоод ингээд авсан анхны мэдрэмж гэх юм бол ингээд амар яг нөгөө яг immature юмнууд нь бас амар харагдчихээн л та ингээд одоо яг ингээд юмыг харах үнцэг энэ төр айгу яг нөгөө immature нэг тийм emotional талаас нь амар харж байгаа юмнууд харагдчихээн. Тэгэнгүүтээ бас ингээд яг ингээд mature болж байгаа зарим нэг ингээд юу одоо нэг тэр процесс дундаа явж байгаа нь ингээд харагдчихээн юм уу яг ингээд юм ингээд өөрчлөгдөж байгаа. Нэг тийм би бас нөгөө өөрөө ер нь бол тим гэр бүлд бас өсөж үзсэн байхгүй юу. Бага хахад гэдэг аав ээж салцсан болохоор тэгээд тэр асуудлаас арай эрт гарсан гэх юм уу. Гэхдээ тэгээд яг үзсэн болохоор ингээд яг энэ процессыг яаж явагдгийг би бас мэдээд байна л та. Тэгээ ингээд тодорхой яг хугацаа өнгөрөөд ерөнхийдөө өөрөө бас ингээд яг тустаа гараад ирэхээрээ өөрийгөө ингээ хариуцах хэрэгтэй, өөрийг хариуцлагатай болоод ирэхээр тэнгүүтээ бас ингээ том болохоор ч одоо өөрөөсөө гадна тэг дүүнраа гээл гэр бүлийнхнаа ч гэсэн хариуцах хэрэгтэй, тийм үүрэгтэй, хариуцлагатай болох хэрэгтэй болдог. Тэгээ тэр тиймэрхүү юмнуудаа өөрөө ингээ яваад үзэхээр яг эцэг хийгээ ингээ хүн гэж харж эхэлдэг гэх юм уу? Нөгөө эцэг гих гэж харахаа ер нь яг болдог нэг тийм мөч байдаг гэх юм уу? Тэг яг хуу яг тэгж харахаа болоод яг ингээд хувь хүн талаас нь ингээд яг ингээд зүгээр яг надтай яг адилхан гэж яг тэр одоо өөрийнхөө дээрч тавихаа болоод доош тавихаа болоод бүр яг надтай яг адилхан ингээд надаас илүүч биш дутууч биш би ч гэсэн эднээс дээртэй байгаа ч юм алга доордод байгаа ч юм алга яг ингээд тэгэж тийм төвшөнд яг хүрхээрээ ингээд нэг тийм ингээд арай сэтгэл амраад ингээд нэг peaceful нэг юм юун дээр ирдэг гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө нэг өмнө нь ингээд аав ээж нар нэг ингээд
товч дараад идэв штэ бидний товчийг нэг амар дартдаг. Хамгийн дургу өргөмөр бүх юмнуудыг хэлдэг. Байж болох ингээд яг ингээд нэг юм хийгээл тэнгуүтэн шууд дэлбэрэл ингээд улаас нь хашгирал уурлуур болдсон штэ. Яг тиймэрхүү юмнуудаа ингээд арай төвчж эхэлдэг гэх юм уу? Амар ингээд тэд нартайгаа тэрийг ингээд сая яг миний нөгөөний товчийг дарчлаа. Гэтэ би ингээд дэлбэрэхгүй гэд ингээд тийм ингээд контролтой болоод ирдэг. Дээрээс нуусаа бараг ингээд бүр илүү сайжрахаараа бүр илүү ингээд healthy болохоороо ингээд өмнө нь ер нь яагаад тэгээд амар дэлбэрээд байдаг байсан бол гэж бодтлоо сайжирдаг гэх юм уу. Тэгээд яг тэр үеийн хүртэл бас ингээд ер нь тэгтээ амар цаг хугацаа тэгээд ер нь амьдрал өөрөө ингээд амар их үзээд ирэхээр тэгээ өөрчлөгддөг л ах та. Тэгээд яг миний бас надад төрсэн сэтгэл болохоор street after гэдэг чинь шүү дээ. Ер нь ингээд гаргаж оролдгоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү дүү нөхцөл байдлаас болоод нөгөө үеийнхнээсээ хоцроод гэдэг би өөрөө хвчсэн мэс үеийнхнээсээ хоцроод ингээд хамаагүй юм уйтартай амьдралаар амьдраад байгаа юм шиг юм сэтгэл төрөөд байна гэд. Тэгээд тэгэнгүүт одоо ингээд нөгөө нэг юм жоох эргчлөө олдонгууд одоо аав солонгослоо яваад олдонгууд тэрийгээ ингээд enjoy хийгээд тэгээд энэ гэхдээ амар нөгөө slippery slope гэдэг шүү дээ. Тийм байдаг болохоор тэрэн дээр бас жоохон аюултай байдгаа. Одоо яг иймэрхүү хүүхдүүд болохоор ийм асуудалд нэлээ их ордгоо. Одоо яг ийм багтаа ингээд хангалт ийм маш ийм street нөхцөл байдлаас гарангуудаа ингээд хитрхи дураараа болдог ч гэдэм үү. Хитрхи одоо янз бүрийн юм хийдэг, дараа нь харамсдаг тиймэрхүү зүйл зөндөө болдог болохоор тэгээд яг OP бол яг ингээл яг мөнхд бол хэлдгэр ингээл юу ягаал mature болол ухаачаал яг ингээл том хүн болол яг ялтчгүй явж байгаа юм шиг сонсогдлоо. Тэгээд бас найз залуу нэр мундаг юм аа. Найз залуу сонсч ивэл үү. Thumbs up, 2 thumbs up, 4 thumbs up. Тэгээд гадаан хүлээгээд тийвээд энэ тэгээд бас яг тэр нөгөө амар хариуцлагатай байгаа нь. Тэгээд бас угаасаа найз залуунаас өөрөө хит ахвас 24 настай гэж тэ. Тэгэхээр бас яг тэр юуны хувьд бол нөгөө нэг бохмогч ажиллаал ингээл ордог гэлдэг жаа шүү дээ. Тий. They always know. They know. Тэц ингээд одоо уучаад хүн ингээд ирүүл байгаа юм шиг ингээд юу яагаад тэрэнд нь ингээд гэр бүлийнхэн ч юм уу аав ээж ч юм уу эхнэр хүүхэд ч юм уу хууртаад ингээд ингээд тэгнэ гэж байхгүй хэдий мянган богч ажиллаад мянган одоо юу гэдэг чинь те сэрэх гэж үзээд тэгээд үнэхээр тийм угаасаа тэгээд яг ингээд ер нь мэдгүй нүд угаасаа амар өөр болчтой шүү дээ. Согтцсон ч зүгээр ингээ жоохон tipsy байгаа хүний нүд ч гэсэн шал өөр болсон байдаг. Тэгэл ер нь хүн ууц нуугаагүй мэдэх бол амар instinctively ялангуяа нөгөө ээж чинь амар олон жил ингээд аавыг чинь ингээ уухыг ингээ харцсан учраас instinctively зүгээр ээж чинь амар сайн мэдчихэж байгаа зүгээр хараад шууд мэдчихэж байгаа гэж би бодож байна. Яагаад гэхдээ ингээд нөгөө төвчээдээс нь бас нөгөө чамааг амар одоо өвбиг амар өрөвддөг байсан болов уу гэж би бодож байна. Нөгөө ингээд амар юм хатуу аав нөгөө ингээд амар хатуу байгаа л гэрээсээ орж гарахгүй тэгэл ингээд найз нөхөдгүйгээл яг нөгөө өвбигийн хэлсэн өөрийнх нь тэр ингээд би л мэддэг миний л мэддэг зовлон гэж бодоод байдаг тэр зовлон нээж нь ч гэсэн ер нь гадралаад анзаарсан тэгээд ингээд санаан зовоод явдаг тэгээд ингээд аавыг нь явангууд боломж гарч ирэнгүүт ингээд за одоо ингээд жоохон тэгээд бие даагаад үзэг ингээд жоохон үеийнхэнтэйгээ байгаад амьдралыг ингээд enjoy хийгээд үзэг гэж бодоод ерөнхийдөө амар тоохгүй байсан байх л гэж бодож байна. Тэгээ бас нөгөө найз залууднаас амар итгэдэг гэж магадгүй ингээд энэ найз залуутайгаа хамт явдаг болохоор тэгээд байдаг гэж магадгүй. Түүнээс шус ингээд ганцаараа охин нь ингээд яваад байвал амар санаа зовох байхаа. Би бол тэгж л бодсон. Эхлээд нөгөө яагаад амар ингээд тоохгүй юм бол гэж амар бодож байсан нөө. Найз залуутай болохоор нэг тэгээд байна гэж би ойлгосон. Тэгээд яг энэ насан дээр одоо энэ OP-ийн насан дээр ингэж юм үзэх гэх юм уу? Тэх нь бол зөв. Гэтэ ингээд тэрэндээ хит ингээд живчгүй хүн яаж тэрийгэ гэтээ уусаа яг нөгөө нэг тим байдэн штэ. Яг нэг ингээд нэг юм дөнгөж ууж эхлээл нэг ингээд амар тэр үе штэ юм үзээгүй юм шиг цагтай тэр үе тэгэл ингээл амар өөрсдийнхөө лимитийг мэдхгүй тэгэл орой болгон гармаар санагдаад орой болгон гарах болгондоо ингээд ерөөсөө хийж үзээгүй юм а хийж үзмээр санагдаад тэгэл бүр ингээд
Тэгээ хэний ч хийж үзээгүй team шүнийг ингээд бүр ингээд team adventure ингээд хиймээр ингээд санагддаг. Яг тэр үеийн ингээд нэг аюултай юм нь ингээд ямар ч аюул альч гудамны төгсгөлд хүлээж магадгүй яг тийм байдаг. Ингээд зүгээр ингээд цэвэр ингээд азийн асуудал заяа. Ингээд зарим нь ингээд бүр ингээд те ингээд амар алдартай хүмүүстэй хамт ингээд уугаал явдаг ч юм уу. Ингээд бүр ингээд мартагдчихгүй шүнийг өнгөрүүлж яхад зарим нь ингээд гинт араас чинь ингээд хүн толгойрчин зохиол авч яваал нэрээ юу ч болох юм бэлээ. Тим янз бүрийн ингээд зүгээр л ингээд юу ч тохиолдож болно. Бүр ингээд бүх зүйл ингээд онгорхой нийлтэй боломжтой. Зүгээр л цэвэр аз байдаг тэр зүгээр. Тэгээд би зүгээр яг нөгөө нэг тэр үеийн нэг юм санаанд орчлоо л да. Яг би бас яг 20-оос ахгүй 21 хүрээгүй болохоор нөгөө арх ууж болохгүй штэ. Тэгээд тэнгууд ингээд арх ууцаа. Найзуудтайгаа гээд. Найзууд нь бас 21-тэй хүн ганцж байхгүй за. Тэгээд ингээд бүгдөө нэг хэдэн юмнууд арх уучаад тэгээ яг тарахчихсан байхгүй хамгийн муухай цаа. Бүр яг ингээд нэг 12 яг болцсон заяа. Тэгээ яг 12 болцоод яг тарах гад ингээд байжсан. Тэгсэн яг 9 сарын 1 болж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь цагдаа нар яг явж таараад тэрүүгээр тэгээд ингээд бүр яг машинтай ингээд зүгээр л ингээд бүр яг team зорилготой цагдаа нар ингээд согтуулж хүмүүс байна уу? Шалгаал машинтаа хийгээл аваад эрүүлжлэх рүү аваа явах. Яг team зорилготой бүр юм фургон машинтай тийм ингээд хов хосон фургонтой. Тэгэхээр чинь бас нөгөө 9 сарын 1 хуучин нөгөө нэгэнд арх зардаг байсан үе. Тийм тэгээд team болохоор яг нөгөө яг тэрэн таарад тэгээд тэгээ бүр яг тарахчихсан. Сая бүр ингээд 5 минут л өнгөрсөн бол уг нь яг ингээд тараад явах байсан чинь тэгээ цагдаа нар гарч ирээд тэгээ бидний бүгдийг аваад эрүүлжлэх рүү аваа яваад цагдаагийн газар л авч яваа. Тэгээл яг том хүнээ дуудмууд гэл гэрийнхнаа дуудмууд гэл тэгээл би ахыгаа дуудаал тэгээл ингээл ёо гэрлүүгээ тэргээл чиг чимээгүй машинд суугаад яв. Тэр бас л чангасаа гэж. Гэтэ би ингээл дотроо ингээд амар юм нөгөө нэг юм жоохон ингээд дотроо хасцсан те ингээл юу сүртэй би одоо ингээд том хүн штэ ямар нэг юм хэлүүлээ өөдөөс нь тэгээд ингээд шууд ингээд тесрэхэд бэлэн заяа таа ч гэсэн ингэж үзээгүй юм шиг бити баймаа юу ч юм ингээд тэнийг юмнуудаа хэлэхэд ингээд филин ингээд бодоос байгаа тэгээ яваад юу ч хэлээгүй заяа манайх ингээд надаас дөрөөр авахгүй тэгээд манайх юу ч хэлэхгүй явсараагаал гэрийн гадаа ингээд очиод машина тавиал тэгэл зүгээрүүл гэсэн л ах нэг юм хууттай юм л зүгээрээ л гээл тэгээ ингээд санаа зовлтгүй ийм юм хиндэж тохиолдож болно. Ийм юм ингээд чи зүгээр л яг тэр одоо тэр үед нь чи байж таарчлаа гэж суудахтай юм хэлсэн аахгүй. Энэ хиндэж тохиолдож болно. Ийм юм хүн болгоно л тохиолдно ч гэдэг юм уу баг тийм хуутгаар хэлсэн. Тэгээ би яг тэрийг бодоод shit ингээд амар юм simple юм ингээд хилээд ингээд намайг ингээд жоохон ингээд аргацсан маягаар те ингээд нэг удаадаа за яг хуу нэг юм болд юм амьдрал бас юм болдгийг ингээд чи бас ингээд том хүн бодоод амьдрал үзэж ингэж байгаа юм шиг хэлсэн нь ингээд надад бүр амар ингээд сургамж болдгоо заяа би тэгээд shit манайх том хүн болцсон юм байна гэж бодсон. Манайх ингээд яг том хүн болцсон. Том хүн шиг ажиллаж байгаа юм байна. Одоо би тийм болох хэрэгтэй байна. Би ястай үнэхээр амар хариуцлагагүй амар тэнийг юм гэж. Яг нөгөө нэг агаатай хэрэлдэгэ бодоод явж исэн юмнуудаа шууд бүгдийг хаяал шууд 180 эргээл тэгэл ер нь амар responsible болъё гээл ер нь нэг тэрнээс хойш нэг амар бүр ингээд тасаж масгалаа уусна бол ер нь санахгүй даа. Тий. Ер нь тэгэл тийм first witness нөө. Тэр хамгийн гол нь би яг тэр чин битээр дөнгөж нийлчээд яг хоёр тишээ салаа яваад би 9 сарын 1 Солонгос буцсан яг дөнгөж Солонгос 8 сарын 31-нд би Солонгос буцсан. Тэгэл буцахтаа амар ёрын юм шиг. За гарч ороод болгоомжтой ягаар амар их хэлж байгаа. Цагдаа магдаад баригдваа гэд амар ёрын юм шиг тэгэж хэлчихэд тэгээд яг Солонгост очиод нөгөө 8 сарын 31-ээс 9 сарын 1-нд шилжих шүн шүү дээ тий. Цагдаа нар бас зөв дээ тийч бас яг шилжих шүн барьж аваад байгаа байхгүй. Тэгээд яг би тэд өөрөө бас согтоо сууж штэ. Дөнгөж ингээд нэг найз охинтой болцсон. Тэгэн гутаа нөгөө найз охиноосоо бараг 7-10 хончоол ингээд салаа явцсан. Тэгээд би тэнд бүр ингээд эморлийн next level-д ингээд сууж исэн чи цагдаа дээр тий. Тиймэрхүү мессеж ирсэн баха. Тэгээд яг ингээд бараг чи харьлаа гэдэг ингээд надлуу чат бичижсэн шүү дээ. Тэгж та алгуулцгаахгүй. Тэгэл би ингээд what the fuck яасан юм болоо гэд
Тэгээ байжсэн чи цагтаагаас ирлээ илүү нэг тийм мэдээлэл өгсөн. Тэгээ ингээд угаасаа тухайн үед ингээд амар одоо ингээд ботхоор амар тэнийг юм бэ гэж бодож байгаа шүү дээ. Тухайн үед ерөөсөө тэгж тэнийг юм бэ гэж бодоогүй. Ер нь ингээд тэрнээс гадна өөр бас ингээд аюултай юмнууд зөндөө хийсэн л хальтаа. Тэгээ тэр болгондоо ингээд зүгээр бүр ингээд би ингээд тэ гоё дурсан футэж гин. Кино цааш. Амьдрал үзэж гин. Кино цааш. I'm the main character. Team energy авчирдаг байдаг. Тэгээ яг уу одоо ингээд бодоход тэнийг санаж байгаа тэгэхээр одоо би чинь ингээд 25 хүрээд 26 хүрээд би ингээд free frontal cortex ингээд миний тархин дотор ингээд гүйцэд боловсроод дууссан байхгүй юу? Тарих байгаад тэгээ угаасаа ингээд би ингээд саяхан нөгөө ном уншаад мэдчихэж байгаа байхгүй юу? Ингээд prefrontal cortex ер нь ямар хуу учиртай ямар юм бэ ингээд тэрийг мэдчихэж байгаа. Тэгсэн чинь ингээд юу тэр ингээд хүний гаргадаг irrational одоо rational decision нэштэй ингээд юм одоо rational гэх одоо монгол рационал монголоор юу гэвэ орсоор хэлээд байнаас тийм шийдвэр гаргахад юу штэ чадамжийг тэр хариуцдаг гэж байгаа байхгүй тэр одоо тархины тэр хэсэг хариуцдаг тэгэхээр ингээд энэ OP-ийн тохиолдолд одоо хоёртой тэгэх юм шийдвэр гаргах чадамж угаасаа им зөв шийдвэр гаргах чадамж гэх юм уу тийм чадамж угаасаа гаргадаг тэр нөгөө тархин бүрэн гүйцэд ингэж боловсрч дуусаагүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд тэгэхээр ингээд бас ингээд одоохондоо ингээд хийж чадахгүй байгаа ингээд юмдаа бас ингээд хитрхи сэтгэлээр ундах шаардлагагүй гэх юм уу. Яагаад тэгэхээр ингээд зүгээр ингээд бүр ингээд biologically цаанаасаа чи ингээд OP ингээд хийх боломжгүй. Яагаад тэгэхээр ингээд угаасаа л ингээд бүх юм ингээд юу гэж тэгэж ингээд зүү тогтолтой юм шиг санагдахгүй байгаа. Юу ч ингэж юмыг холбох чадвар ингээд амар тутмаг байгаа. Тэгээд угаасаа дандаа ингээд нөгөө тэр эмоцн дандаа төрүүлж урд налхдаг. Ерөөсөө л тэр лог гэдэг юм ингээд дандаа хойно суудаг болсон. Яг тийм суудаг болсон ч суудаг тийм үе дээр явж байгаа. Тэгэхээр тийм болохоор ерөнхийдөө цаг хугацаа тэгэл жилийнсэн 5 жил байна. Зөндөө мэддэг үнэхээр тэгэл гэхдээ 25 хүрээл ингээл гинтдэг юм бас байхгүй л дээ. Зүгээр ингээд амар удаан процесс хэрнээ ерөнхийдөө тий 25 хүрчээч ойлгохгүй хүмүүс бас байна уу байна. Тэгээд яг хамгийн гол нөгөө нэг би бол энэ одоо би ингээд ингэж бодож байгаа заяа. Хоёлаа ингээд стори унших болгондоо энэ сториг явуулсан OP-д санаа зовж гэнэ үү санаа зовхгүй байна уу гэдэг тийм юм яа. Одоо ингээд 0-10 орн рейтэлдэг ч юм уу. За тэгвэл энэ OP дээр жишээлбэл би санаа зовж гэнэ үү гэвэл 0-10 орн honestly just 5 он. Би бас яг 5 он. Бараг 4 он. Би үнэхээр санаа зовхгүй. Ягаад тэгэхээр яг OP өөрөө ингээд асуудлынхаа нөгөө нэг юу хэлсэн л л дээ. Гаргалгааг гэх юм уу хэлсэн байлээ л дээ. Ингээд манай гэр бүлийнхэн ингээд ерөөсөө баярлаа уучлаарай тиймэрхүү юмнуудаа хариуцлага ерөөсөө хүлээдгүү өөрсдийнхөө үйлдэлт гэх тиймэрхүү утгатай бичсэн байсан ингээд угаасаа нөгөө хүн чинь бусдыг харж сурдаг тэгээд ингээд одоо OP-ийн тохиолдолд ингээд сайн рол моделүүд байхгүй байсан учраас ингээд өөрөө бас ингээд алдаж эхэлж байгаа. Тэгээд тэгэнгүүт одоо өөрөө рол модель болох цаг нэрсэн. Тэгээд ингээд одоо дүү нартаа харуулах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд гэртээ согтоо орж ирэхээр угаасаа дахиад болно шүү. Дахиад согтоо орж ирнэ. Дахиад юм дахиад болно. Тэр болгондоо харин ингээд амар хэцүү байсан ч гэсэн ингээд I fucked up, I'm sorry гэдэг ингээд брэг хэлээд тэгээ яг ингээд уучлаарай миний дөө out loud ингээд хэлэх тэр зоригийг одоо ингээд олох. Тэр магадгүй илүү чухал баха. Би тэгээ ингээд амар том яриад байгаа ч гэсэн яг үнэндээ ингээд тэгж боддоо шүү дээ ингээд яг ингээд би бас нэг иймэрхүү асуудлыг ингээд мэдж байгаа тэгсэн миний асуудал OP-ийн асуудал хоёр хоорондоо яг адилхан биш. Тэгээ хүн болгоны асуудал ингээд 100% unique хүндээ. Тэгэхээр тэр хэмжээндээ хүний асуудлын гаргалгаа хариулт нь 100% unique. Тэгээ одоо надад болсон юм OP-д болно гэсэн үг биш. Тэгээ тийм болохоор ингээд одоо тэгэхээр ингээд ямар ч нөгөө нэг юу байхгүй ингээд үлгэр дуурайл аваад энийг ингэж шийдэх юм байна гэсэн юм байхгүй. Ингээд OP асуудлаа шийдэд ард нь гарсан ч гэсэн өөр хүнд ингээд ингэж шийддэг ингэж хэлэх боломжгүй. And that's life. Тэгээд ер нь эцэст нь дүгнж хэлэхэд
we're fucked. Yeah, we're so fucked. За дараагийн story. Өдрийн мэнд нэг богинохон тухайн үедээ ёстой энийх үлхэ мэдээгүй илгийн нэгэн явдлаа хуваалцмаар санагдлаа. X маань салхаас хэдэн 7 хоногийн өмнө гинтл би тохионы ил сурчгүй. Би ч юм бодлого тэгээч хүн сурсан юм хэрэг болнуул гэхээс энтергээд нөгөөхөө зоригжуулаад бараг бахархаад байгаа мó хаашаа. Манай энэ шин юм сурах гээд бас аваадаа ухааны юм бодоод л өнгөрөв. Тэгтээ бас гинэд яагаад сурмаар санагдсан шалтгааныг нь асуусан чинь зүгээр сонирхолтой санагтаад гэвэ. Тэгсэн удалгүй сонсголын бэрхшээлтэй ярьж чаддгүй охинтой араар мөн тавьж өгсөн юм. I'm so sorry. I'm so sorry. Тэгсэн удалгүй сонсголын бэрхшээлтэй ярьж чаддгүй охинтой араар мөн тавьж байсныг мэдсэндээ 2 жилийн өмнө болсон явдал л да. Одоо бол өстэй инээд үрээд бичээд сууж байна. Яаж итгэл алдсныг нь бодохоор дургу үрээд байдаг ч хар буруу санаж явдаггүй тэр X-тэй. Угаасаа ч илүү сайхантай нучирсан одоогийн найз залуугийн маань замыг нь засаад зайгаа тавиад өгчихсэн бараг баярлж явдаг шүү бро гэж хэлмээр байна. Хэрвээ сонирхолтой санагдвал яг энэ шиг өөр нэг богино атлаа шогийн төөх байна. Бичвэл уншигдах юм болоо баярлаа баяртай. Бичиж явуулаарай. Хоол ишид OP-гийн амьдрал нэг 2000-ад оны Guys-ийн клипний амьдрал шиг явж тэгээд тэр үеийн нэг кинонууд нэг монгол кинонууд эднэр ч тэ нэг юм араар тавьчлаа гэдгсэн чинь нөгөөтг нь ингээд сонсголын бэрхшээлтэй ингээд охин дурлцсан байж таарангуут нь за he's not that bad. Яг нэг тийм яг ч Guys-ийн хийдэг нэг тоглож байгаагаар надад төсөөлөгдлөө. Хоол шид клип байдаг шүү дээ тэр. Гэхдээ sorry for laughing. I was ever funny story л байлаа. Тэгээ бас ингээд одоо араар нь тавьж байгаа хүнээсээ ингээ асуугаад ингээд opinion сонсонгуудаа сурсан гэхээр амар funny дээ. Тэгээ одоо хэрвээ OP тохионы элбити сураа гэсэн бол яах вэ юм. Any thoughts? No thoughts. Энэ бол угаасаа тэгээд айгу ойлгомжтой. Тэгээд одоо угаасаа хамаагүй сайн. Энэ OP санаа зовж гинөө. Энэ OP би негатив. За сүүлийн story. Сайн хоёроо битсэн чи тэрхий урт болчлоо. Sorry. Анхны бичлэгээс нь л тасралтгүй дэмжиж байгаа шүү. Баярлаа. За сүүлийн үед өөр тохиолдсон нэг зүйлийг бичих гэсэн юм аа. Цаанаасаа нэг л тийм дотор харцганаад болтгүй. Би одоо 27-тоо гайгүй компанид ерөнхий менежер хийдгээ. Хамт олон маань илдэг хүлээцтэй хүмүүс цалин хүсч сайн. Мөн манай компани 80 гаруй хүнтэй ч ихэнх нь ростроор хөдөө ажилдаг тул оффистоо 10 хүрэхгүй хүмүүстэй. Офисийнхан маань манай аав ээжийн үеийн хүмүүс гэхүү дээ. Тэр дундаас хамгийн дотн нэг ах байдаг. Одоо 56-тай. Нэрийг нь зүгээр 56-т гээд нэрлэжээ. Why you do him like that? Alt bitch гэдэг. Гэвч сая оны төгсгөлд компани шинэ жил болоо. Тэгтэл манай 56 ах маань согцоод амар ёс бус үйл гаргаагүй цаанаасаа нэг тийм эвгүй санагцсан гэх юм уу. Alt bitch. Жишээ нь нэг надтай ирж суугаад бүр маш ойрхон зайтай бараг л амьсгалан сонсогдохоор юм яриад харцсан цаанаасаа эвгүй. Би бол амаа татад сурсан ч царайгаа татад зураагүй. Миний хувийн орон зайд хэд талдаад байгаа юм шиг санагдсан тул царай болон биеийн хилэмжээрээ дургу байгаагаа илэрхийлсэн. Тэгтэл заа уучлаарай чамд эвгүй санагдсан уу гэхээр за зүгээрээ гэдэл нэмсгсэн. Угаасаа тэр ширээнд өөр хүмүүс зөндөө байсан болохоор ямар уурлалтай ч биштэй. 2 after party болоо. Нөгөө л нэг уламжлал ёсороо караоке дарав. Нилээн орой болсон болохоор караокены гадаах коридорт нь нүднийхээ будгийг арчаад зогсож байсан чинь караокены хажуу өрөөний танихгүй залуу намайг харчаад ойлоод байгаа юм уу зүгээр үү гэд ирв. Good guy. Би ч яг зүгээрээ гих мөчөд нөгөө 56-ад маань яг гарч ирээд тэгснээ зодтолдох гээд байгаа ч юм уу яах гээд байгаа. Наадах чи манай ажлын хүүхэн гиш. Дургу хурж бас ичих шиг нэг хөгшөө ах нэг хүүхнийг хамгаалах гэх караоке зодоо хүмүүсэх гээд байгаа юм. Бас тэгээд юу вэ? Хүүхэн гинөө бүр дотор харцгансан rolling eyes хийсэн байх уу? Тэнийг имийг хаяал өрөөнд орсон. Караокены өрөөнд ороход миний гараас татснаа. Ийв. Наадах чинь чамайг хоргоогоод байгаа юм уу гэх шиг шал дургу өрөөд буудан дээр суусан чинь амар наалдаж ирснэ хоргоогоод байгаа мó гэ дахиад асуу. You're хоргоing me. In the story ever it's gonna be hot. Чих шиг шал дургу өрөөд буудан дээр суусан чинь амар наалдаж ирснэ хоргоогоод байгаа мó гэ дахиад асууж энэ төр ядаж байхад балиар ойрхон чихэн дээр баг.
За 4 өмнө жилийн шинэ жилийн тухай хальт дурдах ёстой байхаа. Ёстой хөөрхөн шүүгээд хасар дээр үнсэж байсан. Тухайн үедээ нэг их юм бодоогүй ажлын ах маань байна даа л гэж бодсон. Гэвч тэр хүн хизээч намайг миний дүү эсвэл ах нь гэж харьцаж байгаагүй гэдгийг саяхан саналаа. 5 бас миний таньдаг охиныг хамт орой сууж вайн уйлдаа гэж хит үрсэн гэдгийг саяхан сонслоо. Хаяа бас намайг ажил дээр пив коньяк ууй гэдэг байсан. Харин би урдаас нь би танд аригч шиг харагдаад байна оо гэж хэлээд дэм. Учир нь тэр үед нэх serious авч үздэг байсан. Харин одоо бол үнэхээр с ิจ үрж байна. Ер нь мань хүн бол баян айлын ирэх хүү багаасаа лаг байранд амьдэрсэн гадаадд олон сургууль сурсан цагаан гартай цагаан сар хийх насны хөгшин биш гэж өөрийгөө боддог. Эхнэр хүүхэд нь гадаадд амьдардаг тул одоо Монголдо ганцаараа амьдардаг гараа. Yikes. Нэг бяцхан мэдээл би хүүхэн гэдэг үгэнд үнэн голоосоо дургу. Манай аав минь тийм үг хэлдэггүй. Эрэгтэй найзуудын ч амнаас гардаггүй. Single ladies кинон дээр шийдсэн хүүхэн гэх мэт joke маягаар манай эмэгтэй найзууд хаяа нэг л хэрэгэлдэг байсан баг. Ер нь шинэ жилээс хойш нүүрлүү ногт харж чадхаа байсан. Бүр юм ярьж чадахгүй. Цай ууж байгааг нь сонсохоор л бүр арц. Хүчээр л ажлын юм хэлт асууж байгаа. Яг яах ёстой юм бол доо би тийм имзэг байна уу? Нөгөө цай уух та. Яг тэгээд дургууг дүргээд байгаа л хэвээр. Яг цагаасаар хийдэг насны хүний цай уул сонсогдоод байгаа байхгүй тийм. Тэгээд fuck this guy. You old bitch. Тэгээд гэтээ ер нь надад ч гэсэн энэ хүүхэн гэдэг үг айгу таалагддаг шүү. Муухай сонсогддог. Яа хүүхэн амар тийм слар шиг сонсогддог те. Нэг тийм. Тэр нь чашаа. Зүгээр нэг тийм слайд гэж байгаа юм сонсогддог гэх юм уу? Тийм хүүхэн явталтай хүүхэн ч юм уу нэг тиймэрхүү байдлаар л хэрэглэгддэг юм шиг санагдаад байдаг байхгүй тийм. Онцгой сонсогдоод үү? Эсвэл тийм мэдхгүй би яг юу гэж тайлбарлах вэ? Хөө наач манай ажлын хүүхэн чи яах гээд байгаа? Юу. Яг ингээд дэжгүй залуу та ингээд заад ингээд феномен үгээд зогсчихсан ч гарч ирсэн. Хаанаас гарч ирсэн шар сэмжилсэн гайвыг. Тэгтээ угаасаа браул жижил л да яг тэгэл ихнэр хүүхдэн гадаадд амьдардаг өөрөө тэгэл араар нь тавьж байгаа юм. Тийм тэгэл энэ тентгийн стрип клубуудаар явал найдвартай сууж иж байгаа. Өөрийгөө аим өндөр үнэлдэг гар байгаа дээ тий. Ингээд 27-тай өөрийнх нь насны тал охинтой өөрийнх нь охин шиг хүнтэй ингээ боломжтой гэж хараад байна. Боломжтой гэж хараад тэгэхээр өөрийгөө амар өндөр үнэлдэг. Өөрийгөө still young hip тий тэгж хараад байгаа байхгүй. I'm not old. Hello чи. Караокенд ямар дуулж исэн бэ? Би тэрийг сабмишнээр явуулчих. Тэгэл яг жинхэнэ насан дээрэн дээр харагдана. Тэгээ энэ удаа шинжил тэгээ өмнөх шинжил гэсэн шүү дээ. Тэгээ өмнөх шинжилээр бол болохоор л ингээл тэгээд тийм үү хайшаа юм. Одоо миний цаг үлээ. Үхий үгүй аав нэртэй. За бэлгээ ирж аваарай. Бэлгээ авааргүй. Тэгээ стадаар харж чадахгүй ч гэсэн би бүгдүүдийг ингээд молест гэж. За энэ опиг хэр санаа зовж байна? 10 санаа зовж байна. Тэгээд аюу тийм яг хомсаа нуусан муур шиг л юм байна л да. Яг нэг юм угаасаа анх хамгийн баг ингээд ажлынх нь хамгийн ингээд дажгүй хүн шиг ингээл одоо ингээд нэг юм опид таалагддаг байсан гэдэг ч байгаа шүү дээ. Яг юм нэг юм түшигтэй нэг юм баг аав шиг хүн ингээд баг опи бол тэгж л харж байгаа шүү дээ ажил дээр. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд хизээч ах нь ч юм уу одоо тиймэрхүү дүү байдлаар миний дүү эднэр гэж юм тэгж харьцаж байгаагүй. Юу яг тэгээд ингээд ажилд ингээд орохоор ингээд хизээш ингээд бүх юм 100% perfect байхгүй те. Тийм угаасаа. Уг нь манай OP ингээд ажилдаа дуртай тэгээд цалин мэл ингээд бүх юм дэжгүй гоё гэлсэн чинь. Тэгэн гутал тийм нэг 56-тай өвгөн караокед үеийн залуудаа хартаа тэгээ байж байгаа юм даа тэгээд. Яа, станер. Тэгээ ингээд одоо тийм хүний чи яалтай ч лээ те. Тэгэхдээ яг би 56-тай хүмүүсийг бол нөх өндөө бол тийм хөгшин гэж боддгоо. Гэтэ fuck this all bitch.
Тэгээ амар ядгатай одоо бодвол тэгэл им босс маягийн юм байл. Тийм угаасаа тэгэл hierarchy байгаа л та. Угаасаа өөрөө дээгүүр албан тушаалтай л байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр чин тэгээд бас ингээд яач ч болохгүй. Гэтэ жоохон одоо ер нь ингээд нэг тийм нүүрэхгүй тэгэл ингээд одоо тэгээд нүүрэхгүй байгаа дурдаас нь юу ингэж чи надад ууралцсан юм уу гэх. Яасан миний дүү яасан гэдэг. Энэ стори бол үнэхээр яг нуруугаар юм нэг юм муухай юм өтгүүлгэж чадлаа. Яг юм заваа яг надаа яг тэр хүний царай ягаад ч юм ингэ төсөөлөгдөд байгаа байхгүй. Яг миний үзий яддаг бүх 56 таа ингээд эрэгтэй хүмүүсийг нийлүүлсэн царай. Үзий яддаг бүх тийм хүмүүсийг нийлүүлсэн царай харагдалаа л да. Хоёулахнаа хизээч битгий үлдээрээ. Тэг хамт нэг өрөөнд хоёулахнаа хизээч битгий үлдээрээ. Тэгээд сторига явуулсан баярлаа. Тэгээд яг тэр submission дээр яг ямар дуу дуулж ирснийг нь бичиж явуулаарай. За тэгээд манай кино цаашаа подкастын маань 16 дахь дугаар инхүү өндөрлөж байна. Бид хоёр бас тэгээд дараагийнхаа хэдэн дугаар яалны энд нь бицэн Q&A дугаар хий гэж бодоод байгаа. Тийм болохоор хэрвээ янз бүрийн асуулт байгаа бол янз бүрийн сонирхож байгаа зүйл байгаа бол манай нөгөө энэ дээр description дээр байгаа submission руу бас явуулаарай. Тэгээд нөгөө нэг сүүлийн дугаар дээр нөгөө нэг astrology юу энтрийн талаар юу гэж боддог вэ гэсэн нэг тийм асуулт байсан шүү дээ. Тиймэрхүү зүйл асуусан ч болно. Ямар personally асуух гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр ямар нэг юмны талаар opinion ч юм уу тиймэрхүү зүйл сонирхож байгаа. Ингээд ерөнхийдөө зүгээр өргөн хүрээнд ярилцгаа юм. Өөрсдийнхөө одоо нэг сонирхдаг зүйлийн талаар ч юм уу те. Тийм яг Q&A-ийн асуултуудыг яг энэ явуулж байгаа формороо явуулчих болно. Та бүхэн маань мэдж байгаа манай форм маань description дээр бичээтэй байгаа. За тэгээд мөн бас манай кино цаашаа Instagram-ийн хаягаар бас DM явуулж болно. Бас нөгөө Reddit дээр бас байж болох юм. Гэхдээ яг хуу юун дээр кино цаашаа подкастын юун дээр Instagram дээр нөгөө нэг questions of the story хийж байна. Тэгээд тэрүүгээр та нар маань бас асуултууд явуулж болно. Тэгээд кино цаашаа subreddit дээр бас нэг дээр кино цаашаа subreddit дээр маань бас ингээд хүмүүс маань сторинууд бас орно. Тэгээд бас манай сонсогчд маань бас сторинуудаа постлж байгаа ганц нэгийг. Тийм болохоор бүгдээрээ бас яг тэндээ гоё ингээд цуглаад яадаг бол бас гоё лөө гэж бодоод байгаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Сонсон баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.